газрын магнанаас хөлөрч урссан сэлэнгийн салаа тохой дээр ганцхан намрын шаргал өдөр устай мушгиран отхыг харжээ суугаад ганц дуу чамд зориулан дуулж түүнийг тэнгэрийн цээл нараар мэдхэн ганхан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигдэхэн гэрэлтүүлэх болов би. Яруу найрагч Арлааны Эрдэнэчир агсны голын тухай төршүүлэг ингэж эхэлдэг. Гэвч энэ шүлгийг Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээлдээ зөвшөөрлгүйгээр ашиглаж, шүлгийнх нь үгийг эвдэн дуухийн цацав. Ягаад ийм алдаа гаргах ч вэ? Мөрөөдлийн театр. За энэ дэр бол маш товчхондоо бол бид нар уулзсан. Арлааны Эрдэнэчир угаан хүүтэй. Цагаан уултаа уулзаад зөвшөлдсөөд тэгээд хоорондоо нөгөө жүжигийн нөгөө дуулалтын хэсгээ цуг суужгаад янзлаад цагаан уултаага. За ингээд нөгөө дуу маань бичлэгэнд орсон баггүй. За тухайн жүжиг маань 3 сарын 5-нд тавигдсан байлээ тий. 5-нд тавигдсан байлээ. Тэгээд би болохоор 3 сарын 10-нд мэдсэн. Яаж мэдсэн гэхээр одоо жүжигчийн Алтан Шагаах Мөрөөдлийн театрын жүжигчийн Сөрөл дахын лайвуудаас л ерөнхийдөө ийм юм болж штэ гэдэг тухайд хөдөө томилтоор явж байгаа л яг сүлжээнд ороод ирсэн. Тэгээд манай сангийн хүнээс холбогдсон гутаа ийм бүтээл гарч байгаа юм байна. Энэ дээр зөвшөөрөл өгсөн юм уу? Юу болсон юм бэ гэдэг байдлаар ярьсан. Тэгээд тэр нь юу юм бол тоо гэж бодоод тухайн өдрийнхөө оройн ирээд лайвд үзэхгүй. Тэгэхэд яг жүжигний хэсэг дээр орсон гэдгийг нь сүлд мэдсэн. Тухайн тэр оройдоо бол нэг тухайн уран бүтээлийг клиптэй болгоод дуу болгоод цацчихсан. Тийм л хөцөл байдал байсан байхгүй. Тэгэхээр эхлээд бол уулзаагүй. Эхлээд бол ерөөхдөө жүжиг тоглогдож эхэлснээс хойш та нэг лайвн дээрээс аавын тань уран бүтээлийг ашигласныг мэдсэн юм байна. Тийм мэдээллийг аваад тэгээд маргааш өрөө 11-ний өдөр л бид нар хоорондоо уулзаж зөвшөлдсөхгүй юу. Яг тэр нөгөө дуулалттай хэсгүүд дээр үг нэгээд нэг уртдсан байл л да. Зарим нэг үг нэг аян дээр нь таачгүй онгод нэг тэгсэн гэдгийг нь одоо тэгжээж болгох юм ингээд жижиг өөрчлөлт. Тэгээд тэрийг нэг одоо нэг сангийн тэргүүнтэйгээ бид хэд сууж байгаад янзлсан байхгүй. За бид нар ингээд сангийнхантаа уулзаж зөвшөлдслөө. Ийм алдаатай бүтээл гаргачихсан байна. Тийм учраас бид ийм залруулга хийж байна. Гэт тухайн бүтээлийг нь шинжилээд ингээд явах боломжтой гэдэг байдлаар бид нар зөвшөлдсөн. Дуу цацснаас хойш уулзаад засаад за одоо тэгвэл яг энэ хөлбраар нь та уран бүтээл болгоод ашиглаа гэж тааны зүгээс хандсан юм. Тэгж цацсан юм уу тэгвэл? Тэгж сүүлийн өдрөө цацах гээд яг хоног хугацаа өнгөрчихгүй юу? 2 хоногийн хугацаа өнгөрсөн. Мэдээж тэд нар уран бүтээл ажилтай байсан байж магадгүй. Манай зүгээс болохоор өдөрцөн үйл усуд маань за ер нь жоох хүндэтгэлгүй хандах тал ажиглагдаж байна. Тийм учраас ер нь бүтээл ашиглуулах хэрэгцээ шаардлага байна уу? Тэгээд ирэхдээ болсон. Мөнгөөр нь худалдаж авсан юм уу? Одоо жишээ нь эрхийг нь гэрээ контакт байгуулдаг. Үгүй. Бид бол яг хэд мөнгө төгрөгийн асуудал яриаг байхгүй юу? Дараагийн удаа бид нар одоо юу гэдгийг зохиол мохол дээр ашиглахаар бол заавалчгүй одоо дөрүүлж уулзаад гэрээ контракттай бас заавал хийх ёстой юм байна да гэдгийг л сайн ойлгол ингээл байж байна. Хуулийн хариуцлагын асуудал яригдсан зөвшөөрлөг ашигласан гэдгээр бид харилцан тохиолдсон. Тийм учраас хуулийн хариуцлагын ашиглах. Харилцан тохиолдсон гэдэг нь одоо ингээд дахиад ашиглахгүй. Энийг устгах юм бол бид нэр хуулийн байгууллагад хандахгүй гэдэг байдлаар. За Арлааны Эрдэнэчир сангаас ер нь уран бүтээлийг нь ингэж ашигласан, зөвшөөрлөгүй ашигласан, хүндэтгэлгүй хандсан дуучлаарай гэдэг ч юм уу. Уучлал хүссэн байдаг уу танаа? Хүсэлгүй яах вэ? Зөндөө хүссэн. Алтан бичгээрч хүссэн. Юм дээр лайв дээр чирсэн зөндөө ирсэн. Мөрөөдлийн театр хэрвээ уран бүтээлээ хийхээс өмнө аавын тань энэ уран бүтээлийг ингэж ашиглаж болох уу гэд албан ёсоор хандсан бол зөвшөөрөх байсан уу? Мэдээж тухайн бүтээл дээр хамт ажилласан баг. Зөвшөөрөл. Тэр бол юм хүнд нээлттэй шүү дээ. Бүтээлийн аваад ашиглах ямар бүтээл дуулмаар байна, яхаар байна гэх тийм. Өнгөрсөн жил бид нар CRT-ийн хамтлагтай, амьд хүчний хамтлагтай улан хүний боловсролын уран бүтээлийн клиптэйгээ гарцсан байгаа. Одоо хэлийн цэргийн дууч эрдмийн чуулганы дуу чотгон жаргалын бас чамайгаа яаж хайрлах вэ гэдэг эстрад модын дуу ерөөхдөө гараад клипийнхаа ажилд орсон явж байгаа. Уг нь бол зохиогчийн эрхийн зөвшөөрөл авахыг амархан. Зохиогчийн эрх эзэмшигч этгээдтэй харилцан хэлэлцэж гэрээ байгуулад л болох авчиг Монголд энэ соёл хараахан төлөвшөөгүй байна. Иймд нийт уран бүтээлчдийг зохиогчийн эрх оюуны өмчөд хүндэтгэлтэй хандахыг Өргөмийн сайт уриалж байна.